За сайн байцгаана манайхаа. Алхамаар подкаст маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр манай подкастын урилгыг лектор сайхан ах маань авч энэ удаагийн дугаараар орцоор болсон. Юуны төрөнд бидний урилгыг хүлээж авч ирсэн тань маш их баярлалаа. Ингээд сонсогчдод маань өөрийгөө тавьж танилцуулгоё. За юуны өмнө өрсөнд их баярлалаа. Гоё нэртэй чинь подкаст бид нар ч одоо Нарутогийн үеийн юм шиг, Harry Potter-ийн үеийн юм шиг магадгүй бас ертөнцийг үзэх үзлийн маань нэг хэсэг нь бол энэ магадгүй алхамаар ч юм уу эсвэл одоо лүмс гэдэг үгнүүдээс тодорхойлогддог гэж магадгүй тий. За өөрийгөө танилцуулах гэх юм бол би багш л гэж өөрийгөө танилцуулах. Алтан бус боловсролын салбарт яг ингээ 11 дэх жилдээ ажиллаж байна. Эндээ магадгүй маш элт хурлыг их зааж ирсэн гэдэг чинь элт хурлын багш. За борлуулалт үйлчилгээний салбарын бас коучинг багш хийгээл явж байгаа юм л багтаа. Игэл даруу нэг хүн байна гэж өөрийгөө магтаад. За баярлалаа. Танаас хамгийн дөрөнд асуух асуулт бол ер нь хувийн хөгжил гэж юу юм бэ? Энэ хувийн яагаад хөгжих ёстой юм бэ гэдэг талаар бас подкастынхаа эхний асуулт гэдэг гэж бодлоо. Яг хүн нэг жишээлбэл өөрийнхөө дутууг нөхөд татлан дундчийг бариад явах гэхтэл бас чаддгүй л юм байна. Яг амтан гэж үзэх юм бол нэг амтан гэж үзэхэд тэр дутагдал өөрт байгаа дутагдлуудыг олж хараад засаж байгаа тэр байдлыг үг нь бол хүчж байгаа үйл явц. Эргээд бодох юм хүн амтнаас яг юугаар ялгаад юм бэ? Тэр нэг тарихтайгаараа бодос сэтгэлээрээ сэтгэж байгаагаа ойлгохоор гэдэг ч юм ярьдаг шиг хамгийн гол ялгаа нь хөгжүүлэлт өөрийгөө хөгжүүлдэг тэр зүйлээр өөрийгөө дутагдлаас сүлцдэг. Магадгүй энэ байгаль цагуурж дөрөөл амьдрал аж ахуй соёлын ч нөлөөлдөг. Гэтэл хүн бол ямар ч хэлсэн дандаа л бурах шиг хөгжлөрүүл хүмүүлж идэл юм. Магадгүй бидний хүнийг юу хүн болгосон бэ гэхээр социализм гэж хөдөлмөр хүнийг бий болгосон. Тэгэхээр одоо үйлдвэрт ажиллах тухай бид нар ингээл би жоохондоо боддог байсан. Ажилсаг байхыг л одоо хүн болох гэдэг байгаа багтаа гэж үгүй. Хөдөлмөр зүтгэл гэдэг заавал ажлын байр биш нэг өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргах дутуу мэдхгүй зүйлээ мэддэг болох гэж энэ болгоно л хүний хөгжил. Хүний хөгжил. Тоол яг хүн их гэдэг юм. Тэгээд би сайн албан бус боловсрол гэдэг шалтгаан болохоор ер нь бол яг бид нар онлайн мэдлэгийг харамжилт бид нар манай монголчууд ер нь гайгүй авчт юм шиг байлаа шүү дээ. Бус улсуудаа бодоход томьёо магадгүй сайн мэдж төгс. Нөгөө тал нэг юм үлдчихдэг болох нь хүний ёс зүй, хандлага, өмсөр, сэтгэлгээний тал юм яг аль байсан өсний хөтөлбөрөөр баг дандаа хавсарга явж байна. Сайн багш юм сургаал үгээр явдаг шүү дээ. Яг зүйтэй тийм. Тэгэхээр энийг л одоо юу гэдэг юм олж харж нэг хэсэг нь бол түүнийг зааж өгчөөл би гэдэг юм. Нөгөө тал нь зарим нэг хүмүүсийн өөрийнхөө зарим нэг дутагдaltaй байгаа тал. Би энийг л илүү хэрэгтэй юм гэж хараад өөрийгөө явуулдаг. Энэ бол яг хүний өөрийн сонголтын асуудал. Төр засгаас ч юм уу ингээд та нар заавал одоо багаар ажиллах чадвар сайтай багаар ажиллуулахын тулд ийм хөтөлбөр оруулъя гэж байхгүй шүү дээ. Нэг зүйтэй. За, ер нь бол хувийн хөгжлийн танаас мэдгэдэггүй ойлголтыг л авчлаа. Яг одоо үеийн нийгэмд бол нэг тийм ялгарл байха болцсон юм шиг надад харагдаад байна л да. Ийм ч хүн бол уцаа барьлаа, микэ зүйлээ, рил хийлээ. Тэр хүн бол ингээд имчилгээний зүйлийг бүрэн сошиал медиад ингээд гүчиж. Ер нь бүхэл одоо төрлийн хүмүүс ярьдаг болчлоо. TikTok үүснээс хойш бүх хүмүүс бүжгэлдэг болчлоо, дуулдаг болчлоо. Бүхэл хүмүүс амьдралын наад захын зөвлөгөө, коучинг өгдөг болчлоо. Тэг яг энэ зүйлсээс хувийн хөгжлийн тренерүүд, лекторууд, нэлтгэгчүүд яаж ялгах юм бэ гэдэг зүйлийг танаас би нэг сонин хөгжилтэй жишээ хэлэхэд ингэсэн 2016 онд нэг телевизийн өглөөний хөтөлбөрт өргөдөд очихгүй юу. За. Яг л ийм үдэд 100 байсан. Тэгээд хоёр хөтлөгчтэй гоё ярилцсан явжсэн чинь нэг хөтлөгч надаас тэгж асуув. Энэ лектор цолыг хаанаас өгд юм бэ? Лектор гэж. Тэгэхээр энэ ихтэй яг үнийг хэлэх тус нэг анхаарах ёстой асуудал л да зүгээр. Лектор гэдэг цол гэхэд бас хаашаач тий. Энэ бол яг нэг талаасаа нөгөө хүний ажил мэргэжилтэй шууд холбогдож байгаа зүйл. Одоо ганаа живтер бол нэгийг адарлаж байгаа юм. Ер нь бол боловсролыг зааж түгээснээр магадгүй өөрийнхөө бас юу гэдэг амьдралыг авч явж идэг. Энэ бол лектор гэж би бол багшаа сургалтыг заалгаж ирсэн. Маш гоё тодорхойлсон. Тэрнээс биш одоо юу гэдэг ингээд бид нар нэг хүн одоо юу гэдэг за одоо чи 3 жил ажилласан учраас одоо лектор гэдэг юм лектор гэхгүй шүү дээ.
Энэ бол нэгдүгээр хүн юугаар амьдарч байна гэдгээрээс болох бах. Дээр нь болохоор энэ бас тодорхой хэмжээний нэг юм юу. За сургуульд одоо жишээлбэл одоо танаа дээд сургуулийн багш нар юу гэж зааж ирсэн бэ гэдэг. Хамгийн ихний лекцүүд дээр нэг 5 ингээд хуулийн сургуулийн багш гэдэг ээлж лекц орлоо гэж ботход яг нэг үгээр эхэлжсэн баг манай сургууль. Тэр нь болохоор хуульч хүн болохын тулд чи эхлээд хүн болох хэрэгтэй. Тэгээд өөр мэргэжлийн хүмүүстэй яхад бас яг тийм жүжигчин болохын тулд эхлээд хүн болох хэрэгтэй. Үнийг судлах хэрэгтэй гэх. Тэр одоо манад нэг юм алдаад байгаа зүйл нь коллектор хүмүүст эхлээд хүн болох хэрэгтэй маа. Тэр одоо ингээд хитрхи хайрцаглалаа л гэж бодох л та. Эхлээд өмнөхөө хувьд бол өөрөө төлөвшүүлээд өөрөө нэг суртахууны хэмжээтэй болчих юм уу тийм. За магадгүй тэгээд бас одоо юу гэдэг нь бусдыг дагуулах хууц тийм жишгийг өөртөө бий болгох сүнэг л үг нь бол лектор гэмээр биш байгаа. Гэхдээ нөгөө талд нь хүн чинь бас нэг өөрийнхөө үзэл бодлыг тэр олоор Reels TikTok гэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ эрхийг нь одоо би ингэж хэлснээр бол нэг талаас ч хязгаарлах гэдэг юм шиг үйлээд байгаа юм шиг болчихж байгаа сонсогдол ах л та. Тэгээ ямар ч хэлсэн нийгэмд угаасаа тийм юу байна л та. Хүн болох нь л нэг юм өөрийнх хэмжээ юу гэдэг юм. За чи маркетинг яаж хийх юм бол та тэгвэл маркетинг инфлюенсер болчих гэл. Та Reels та эсвэл ингэ TikTok дээр янз бүрийн ингэ тренд болж авчлахыг дагаа хийчих гэл. Зөвлөдөгч болсон юм шүү. Тэгэхээр би бол тэгж л лектор байх, коуч байх юм бүр уг нь бол тусдаа нэрээ ойлголтууд. Бүр ингээд манад орхитоод байгаа зүйлийг ахаад яхах юм бол бүгд яамнаас лектор гэдэг цол өгөхгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр энэ одоо ингээд янз бүрийн ингээд франчайзууд коуч нар бэлтгээд идэг. Одоо тэгээ тэр хүмүүсийг эрхийг нь одоо боль гэж одоо загин чадахгүйгээс хойш нэг зүйл хүсэх байгаа. Эхлээд ямар ч гэсэн ингээд магадгүй болж ёс зүг. Магадгүй боловсролын их сургууль дээр багш ёс зүг хичээлүүд за. Бүр тийм олон цагаар биш юм. Ямар ч лээс энэ коуч ёс зүг, сэтгэл зүйчний, сэтгэл судлаач хүний эмчинч ёс зүг гэдэг чинь эдгэр шиг ингэж адилханаар ороосоо л заадаг байгаасаа л би одоо баг хүсэх хэмжээд хүрж яана л та. Яагаад вэ гэхээр нийгэмд тэртээ тэргүй ингээд би коуч, би лектор ч юм уу, би багш гэдэг хэлэнгүүт тэр танхимд байгаа хүн болгон өөрийн ирэхгүй өөрөөр харж эхэлж хүлээлттэй гоё харцаар. Одоо чамаг болдог ч гэсэн ингээд гадаад төрх стил имиж үүдчихсэн гэл одоо гэдэг костюм бичих хослон өснийхгүй залуу ороод ирэхэд хүмүүс харин өөрөөр харж эхэлж байна. Хүмүүс нэг гоё санаа өөртөө авчих юмсан тий. Гэтэл яах вэ гэхээр энэ би тэрийг тэгээд гаргаж өгч чадах хүн яг байж чадах уу? Нэг эртний нөгөө үг байдаг шүү дээ Аристотелийн. Хүн юу нэрж байгаа шиг хувцлах хэрэгтэй эсвэл хувцлан шиг л ярих хэрэгтэй. Агуулга болон хэлбэрийн зөрчил ингээд гаргаад байгаа. Жишээлбэл хоёулаач одоо нэг чав хань татаж оруулаад шүү дээ. Жишээлбэл нөгөө сайн мэтгэлцээний багийг бэлтгэхэд ер нь бол 1000 сайн багш байгаад мэтгэлцээний бэлдэж чаддаггүй. Яагаад гэвэл аль тэр 7-8-тагаас 3-5-тагаас нь хойш тэр хүний амьдралын туршид бичигдсэн бий болгоцсон тэр төлөвшлийг бид нар шууд гаргаж ирээ чи нэг ийм байлга гэж ярих нь жоохон хэцүү байдаг шүү дээ. Тэр шиг одоо юу гэдэг юм энэ дотоод тэр мөн чанар хүний тэр байр байдал тэр өөрийнхөө ярьснаа няцаачдаггүй байх хэрэгтэй итгэл үнэмшлийг даадаг юм. Энэ хүмүүсийг л юу нь бол бас явах гэж ярил зүгээр биш. Би ч жишээлбэл жоох хичдэг үстэй нэг сонирхолтой одоо ч бас гайг болж байгаа 30 гараад ингэ яваад хараас бас хэлдэг байна. Энэ тийм ингээд танилцуулга өгөөч таныг ингээд юу гэх вэ гингүү. Яг л би амрын захирал гэж бичүүлчихээр жоохон өөрт тайван та одоо болохоор ингээд тэр цолгоо шууд өгөл зүрх лектор сайхнаа гэж биччихдэг хүү. Уулын юм хоёул хийдэлцээд яах вэ гэх. Яг зөв. Айгуу гоё. Яг голыг нь олж хариуллаа. Яс тандаа саналыг байна. Яг лекторыг бас тайлбарласан айгуу зүг байлаа. Сонсогчдод айгуу хэрэгтэй байна. Яг бол надад ч гэсэн лектор цолыг хаанаас өгд юм бэ гэж хүмүүс айгүй бол асуугаад идэг байхгүй. Тэгээд энийг л тэндээс өгд юм аа. Яг хідэн цагийн сургалт орох юм бол лектор болох уу гэж тэгж асуудаг хүмүүс айгүй олон байдаг болоо. Энд яг ингээд цөм нэг хариулт өгчлөө гэж ойлгож байна. Нэг ийм юу чи бас үгтэй ер нь л үгийг гэж анхаардаг энэ их борлон мэтгэлцээний залбар бол логикийг хардаг шүү дээ. Би жишээлбэл ингээд юмны гарчгийг ч юм харж байгаа. Логикийн зөрчилтэй байвал эсвэл тайлбар байдаг шүү дээ. Текст байдаг шүү дээ. Тэрийг харж байгаа нь логикийн зөрчилтэй байвал би тэрийг нэг болж байгаа мó гэж боддог. Жишээлбэл коуч сайхна
гингүүд эсвэл ментор сайхна гэж нэрлээд идэг. Гэтэл уг нь бол би гандахад менторлж бол би л чиний ментор. Чиний ментор. Тэгээ энэ бол хоёр хүний хоорондын харилцаа. 3 4 5 дахь шитгээд ямар ч юм. Гэтэл энэ бол логикийн зөрчил. Яагаад вэ гэхээр би тэр одоо тэр юмханд дагаад 70 хүнд бол би ментор биш дээ. Тийм учраас л яах вэ? Тэгээд одоо юу гэдэг яг монгол хэлээр ярих гэж юм бас жоохон. Бид нар бодно шүү дээ. Яг дагсан асуудал бол зөндөл яг зөвтэй зөв дасгалжуулагч нэрлэж. Таас аюу зөв сэдвийг хөндлөө. Бас ихэнх хүмүүс яг саний өнцгөөс бол харддаггүй бах. Тэгээд энэ тайлбарыг сонсоод бас дараа нь хүмүүсийг уйрахтаа ч юм уу жижиг оролцохтой ч юм уу хүмүүс бас анхаарах гэж найдаж. Ер нь бол бид тэр нэлийн ингээд цөм сэдвийг ингээд бариад авчихсан. Хөөний хөгжил нэлийн том сэдв. Тэгээд тэр нь дондор жоохон ингээд нэг гоё амьсгалахтай айцхан нэг чөлөөт асуулт оруулж ирээ гэж бодлоо. Цаагнахын ер нь ойрын сонь сайхан энэ ойрын одоо зорилго төлөвлөгөө алсын хараа гэвэл ер нь нууцш болцсон. Нууц ш та. Тийм тагнуулаа ажилт юм аа шин. Нэг сургалтын үеэр тэгж таны ойрын 5 жилийн зорилго юу болж босч ирээл нууц гэдэг шин. Яг би танхимын сургалтаа ингэж хийгээгүй. Яг цэвэр 3.5 бараг 4 жил танхим цуглуулдаг гоё төлөв заадаг байсан шүү дээ. Одоо байжээ гэдэг өнгөрсөн цаг дээр ярих гэж. Тэрийг эргүүлж нээх гэдэг ажил руу илүүх харж зүйлийн сургалтын талд тэгэхээр эргээд нэг эрхтөөч хуульч тэр сурсан мэрэгжлийн онцлогийг бас гаргахын тулд бас ажиллаж байна. За. Гэхдээ цэвэр одоо яг өмгөөлөгч болох галсын хараад бас биш. Ямар ч байсан би мэрэгжлийнхэн үнцнийг ашиглахгүй бол ер нь бол яах гэж үзсэн тийм. Үнцэнтэй байх үүднээс бас эргээд хуулийн салбар руу яахан ажлууд авч ажиллаж байна. Ийм л сонь. Тэгээд одоо нийтлэр цаг учраас. Ойрын үед та ингээд сургалт мургалч зохион байгуулъя. Ингээд зарлаа. Олон жилийн туршлага байна шүү дээ танд. Энэ туршлагыг хуваалцъя. Аль эсвэл яг нэгэн эсрэг нэг ч юм уу те ингээд шав бэлдээ гэсэн тийм зорилго тийм төлөвлөгөө ер нь байна. Тий, шав бэлтгэхтэр өстой мэдэхгүй. Ямар ч байсан ойрын үед бол энэ танхимын сургалт гэдгийг өмнөх урдч нөхцөл болгоод онлайн сургалтуудын хэлбэрийг тусч байна. Яг бол угаасаа л нөхцөл хөдөө орнотоос ингээд хөдөөд идэг. Гадаад тусаас ч холбогддог. Сургалтанд сууя гэдэг. Тэгэхээр яг өмнө нь бол ковид-19 туршиж үзчихсэн. Одоо бол яг танхимын сургалтыг онлайн хэлбэрч үздэг. Гадны устай хүмүүс хөдөө орнотоос зөвлөсөн хөлбөрийг гаргахыг. Гэтэ гаргахтаа бол би өмнө заадаг 10 жилийн өмнө 8 жилийн өмнө заадаг гэсэн төрхийг өөрчлөё гэж байна. Энэ одоо би өөрөө хувийн үж заадаг юм бол өөрчлөгдсөн л баг. Тэр өөрчлөлтөө хуваалцах чадахгүй бол би яг хөгжсөний нийлрэл шамж дээр яг аюугаар гарах юм бэ гэж бодог. Тэр бас их хувьдаа хүн чинь өөрийгөө нэг тоох дуртай шүү дээ. Тэгэхээр нөгөө би бол тэр одоо энэ онлайн хөтөлбөр бас их шинэлэг агуулгатаагаар боловсруулъя л гэж бодож байна. За тэгвэл удахгүй бас нэг сайхан сургалт онлайнаар зарлахтай юм байна. Дараагийн асуулт сайхнахаас асуух гэдэг байна. Ер нь сүүлийн үед ингэ бодоод тахад айгүй болон ингэ сурагч багш бэлтгэж чинь. Сурагч багш бэлддэг маш олон байгууллагууд ч байна. Яг гэр бүлээсээ л баг ингэ тайгаад үзэх юм бол нэг гэр бүлд орог 2 3 сурагч багш болчиход байгаа байхгүй юу. Тэгэд энэ олон сурагч багш нар ингэ нийгэмдэр гарч ирээд байгаа. Буцаад энэ хүмүүс маань ингэ сургалт ороод байгаа. Яг энэ үед энэ шалгуурын үзүүлэлтийн хувьд та өөрөө олон жилийн туршлагаар энэ салбарт явсан хүний хувьд энэ юу гэж хардаг вэ? Энэ юу нь зөв юм уу? Хэрвээ энэ сурагч багш нар ингэж гарч ирж байгаа бол ер нь ямар шалгуурт байх вэ? Энэ талаар юу? Яг би нэг хоёр том юм бодсон. Эхнийх нь бол дэг соёл гэдэг юм байх хэрэгтэй. Манай Монголд магадгүй огт байхгүй ойлголт коучинг хийх байгаа юм шиг ойлгогдоод шүү дээ. Ментор байх, коуч, лектор байх. Тэгвэл магадгүй энэ тал дээр нөгөө сэтгэл зүрх цагаа зарцуулж ажиллаж исэн хүмүүс нэгдэж эсвэл одоо юу гэдэг тодорхой байгууллагаас дэгийг бий болдог. Соёлыг уламжлалыг бий болгох хэрэгтэй. Ахны гэдэг нэмэг авчирсан. Хоёрт нь энэ бол яг хоо цэвэр нөгөө эдийн засгийн бизнесийн хуулиараа явах хэрэгтэй болж би бол гарч ирсэн. Шалгарал гарч ирэх хэрэгтэй. Яг чам хилэнгүүт нөгөө 2000 оны 1 сард
аль болох нэг реплемч байдаг нэг аль хуудаг хүн байдаг. Тэгээд манай улс яг л нэг тэр чинь ингээд дандаа л нэг циклээр өөрчлөгдөөл дөрүүд нь ямар нэг юм трендд бол багцлал байдаг асуудал биш шүү дээ. Тэгээ хамгийн гол асуудал нь юу вэ? Ахаал бид нар нөгөө нэг хэрэглэгч нь тэр бизнесийн хоёр дахь хөлбөр нөгөө бизнесийн хуулиараа гэж явах хэрэгтэй гэх юм бол эрэлт нийлүүлэлтээр явах хэрэгтэй юм бол хэрэглэгч бид нар өөрсдөө жоохон цензуртай л байх хэрэгтэй. Сайн нэг олон коуч байна, сурагч багш нар байна. Жишээлбэл яг энэ гоё подкастер гэхдээ муухай жишээ ярих бол янз бүрийн хэрэгт холбогдсон нэртэй хүмүүс байгаа шүү дээ. Эргээд юу юм бэ? Нөгөө бид дахиад нөх хөрс асуулт бид нар бойкот хийж чаддгүй тий. Эсвэл одоо юу гэх юм хүмүүсийг юу бид нар байгууллагад өрөөж авчрах гэж байгаа бол дандах гэдэг хүний онцлогоо сайн судлаад авчрах гэсэн. Яг зөв тэгжиж магадгүй яг зүг болтолтой орох болохоос биш. Яг үнэ бас зөндөл болно. Би ч гэсэн өөрөө ингээд Facebook-ийн найзуудтай нүүр намайг бүлгээ харахаар би нэг 1000 найзтай гэж 200 ямар нэг юм коуч салтын коуч. Ахаал логикаас бол салтын коуч гэвэл салтын коуч гэдэг байгаа юм уу? Салтын дараах тэр одоо юу гэдэг сэтгэл зүйн гэмтлийг ангаах коуч гэвэл арай логиктой. Салтын коуч гэж одоо тэгээд айтаахан салгах коуч л болох гэдэг шүү дээ. Тийм. Одоо ерөнхийдөө баг коучгүй юм байхгүй л. Бүх коуч юм болгон дээр коуч гарч ирж. Чи сүүл юу коучлээ гэдэг. Би одоо өөрийнхөө чаддыг зүйлийг л коучлээ дээ. Дараагийн асуулт сайхнахаас асуух гэдэг. Ер нь лектор орж ирсэн дээрээс надад аюу тийм авааштай тэгээд ухах зүйл аюу ихтэй байна л да. Яг одоо бидний харж байгаа лектор гэдэг ойлголт аюу салчлаа. Технологи хөгжөөд ихэнх хүмүүс презентацтай эсвэл технологиг ашиглаад, Canva-г ашиглаад, хиймэл оюун ухааныг ашиглаад бүрэн нэг сургалтыг бол хэдхэн минутын дотор бэлтжих, гаргачих ийм боломж байгаад. Ихэнх хүмүүс өөрсдөө зөвхөн сурагч багш гэж үзээд энэ сурагч багш гэж тодорхойлохдоо юу гэдэг вэ гэхээр бид нэр одоо ингээд презентацтай ингэж ажилладаг, үзүүлэнтэй ажилладаг. Бид нэр ингээд дадлага ажилттай ажилладаг. Лектор гэдэг чинь бол юу байх вэ? Харах үзүүлэх зүйл байхгүй. Нэг цаг буугаал яриад дуустдаг. Тэр бол одоо үе өнгөрөөж байгаа гэж хүмүүс хэлээд байна л да. Тэгэхээр энэ лектор гэдэг зүйлс энэ цааштай нэг хүмүүс үргэлжлэх юм бол ер нь ингээд технологитой тасан зохицож үргэлжлэх үү аль эсвэл яг одоо хуучны 90-ад оны тий лекторүүд шиг түүх гэтэл ингээл ангатлал яриад гардаг юм хүмүүс чадвараа хадгалж болтгоо. Энэ лектор болж байгаа хүмүүс ер нь ямар суур чадвартай хүмүүс байгаа юм. Таны тал дээр юу гэж бодож байна? Яг гоо тийм бас нэг үзүүлэлт том үзүүлэлт нь тэр ер нь бол яг ингээд Монголд лектор гэл өмнөх бид нэр жоохон багтж байсан хүмүүсийг харахаар юу байгаа вэ? Нөгөө жишээлбэл тайзны ярианы урлагт суралцаагүй зөвхөн нөгөө өөрхөн яриа гэдэг эргэлзлээс л шалтгаалж тайзан дээр гарч ирж ирсэн. Би тэр хүмүүс бол мундаг гэж боддтой. Дээр нь бас нөгөө чиний хэлээр презентац ашиглаа гэрний тэр хүмүүс паласыг ямарч ирсэн. Дүрхэх хөт хэмжээний чадвартай л шүү дээ. Яг бүх юм л зохицолгоол байсан л байх л юм шинж байсан. Бас нэг шинэ юм чи Монголд нэвтрэх төсвөртэй байдаг шүү дээ. Бас одоо ингээ харахаар сурагч багш нар ингээд яг би бол юмтай зөвлөх юм бол жишээлбэл тэгэхгүй одоо ингээд бүх юм техник ашигладаг болоод байгаа гэхэд хүний нэг унган чадварыг бид юусан салгаж өөрчлөж болохгүй. Лектор модноос гарах уу гэвэл бас гарахгүйх. Одоо яг хөө тэгэл дахиад трендэд дагаад юмуд өөрчлөгдөж болж шүү дээ. Гэтэл манайх яг бодит манай улсыг бодит байдал Монголыг харахад бусад улсуудын бүр одоо өстой амар олон сая иргэдтэй нэг хотод нь хэдэн саяар амьдардаг хүмүүсийг харьцуулахад коуч нар нь бас өвшөө сурагч багш нар ч юм уу лекторуудын ажлын юм бол бага шүү. Яг бодит чадвараа ашиглаж ажиллаж байгаа нь бол бага шүү. Хурал цуглаан тэр одоо юу гэдэг тэр семинар удирдах байгаа байр байдал юунуудыг авах. Скиллийн ур чадварын хувьд бол бид нар бас нэг бол бас тийм мундаг цом бас биш дээ. Тэ харин тэгэл дахиад явна жишээлбэл тийм мундаг биш байлаа гэтэл үргэлжлээ явж л зарим нэг хүмүүс одоо ингээд үнэхээр чихвч зүгөө хөгжим сонсох дах зарим нэг хэсэг нь бол шинж тоглуулагчинд туртаал ичдэг зарим кофе шопс авах ууж уух дуртахтан зарим заавшгүй өөр гараар хендрэп хийж
уухыг хүсэж л яг энэ шиг л ялгаад. Яг зөв. Гэтэл зүгээр би ингээд хамгийн сайн мэдж байгаа би өөрөө л байна. Монгол ингээд сургалт хийх гэж зарим газрууд руу очихоор презентацид найдчихгүй, Канадад найдаж болохгүй юмыг манай нөгөө сургалт авч байгаа талууд нь өөрсдөө бий болох. Багшаа бүх юм бэлэн байгаа гэж наваг нуурын хэрэг рүү авч явах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд би яагаад ингээд танаар ингээд тэнцчиг презентац байгаа мó гэвш проектор байгаа мó ингээд чинь би ноутбук гэж ирээд явж байгаа шүү дээ. Байгаа багшаа. Тэгээд яваад очиход ямар ч тийм байхгүй. Тэгээд яаж вэ харин тэр нуурын наатал нэг юм том асар үйдээ тэр дотор сайхан сууж байгаа. Тэгээд би бол яг үнэндээ презентацаа танилцуулах ямар ч боломж байхгүй нөхцөл цэвэр. Тэгээд дээр нь тэр чих файн яасан гэхээр хар нэг зүүдэг өсгөгч байдаг шүү дээ. Тэрийг би шатахыг харсан шүү дээ. Томтойгоор. Тэр нөгөө залхахтаа л жоохон буурал яцсан юм шиг. Нөгөө өдөө тэр амралтын газар. Тэр аюу хүн нөхцөл байдал үүсэж шүү дээ. Тэгэл харин нэг нэгээр л хар нэг болохгүй л байна. Тэгээд гэтээ би яг тэр өдөр яасан гэдэг. Хувийнхээ хувьд бол би яг болж гинэ гэдэг мэдрэмжийг тэгжил авчихсан. Бас сухал тэгээд овоо хөрхөн утцсан хэрнээ би яг тэр өдөр л авч. Яг гэвэл нөгөө техник бидний нөгөө бодит чин чадлыг болж байгаа юм. Дараад идэх. Хөтөлбөрүүд бас дараад идэх. Одоо яг би 90 минутны хөтөлбөрийг нэг л ярина гэдэг. Тэгээ би тэр өдөр яах вэ? Мэдээж нэг сэдвээс айхтах гэж. Гэхдээ би нөө презентацгүй учраас цэвэр өөрийнхөө толгоо ам хоёр дээр л найдах сур харахгүй байдлаас. Тэгээ би ингэ сургалтаа орсон. Тэгээд яасан бэ гэхээр хамгийн гоё хэсэг нь энд бол яхаа мэдээж өндрийн олон янз амьдралын түүхтэй хүмүүс байсан баг. Тэгээд хүмүүс уйлаад гар бариад баярлаа гэдгээд гол зүйл нь юм биш. Очоо нэг ингээл амьдрал болоод байгаа бүтээд байгаа юм шиг гэнэ сэтгэл зүй зарим хүмүүс ч гаццсан юм. Хэцүү үе байдаг шүү дээ. Тэрсэн шантрах үе тийм үед нь яг голын нь болоод тэр сургууль болчих юм шиг байгаа. Тэгээд тэндээс хүмүүс гар хөлгөрөөд ингээд би амьдралтаа авах нэг юм одоо нэг дуучин байсан бол нэг пинод нэгэд гар ирдэг шүү тоглолтын дараа. Тэрэн шиг мэдрэмж авчихсан. Тэгэхээр энэ нь бол одоо яг лектор хүмүүс байх унган одоо юу гэдэг унган ч яг би өөртөө бий болгосон алдаж болшгүй гол онцлог нь бол ярианы ур чадвар болон нийтлэг хоёрын хосолж ижил гайхалтай. Гэтэ ер нь бас чи нөгөө сайн ярих гэдэг дээр бас нөгөө тэрийг бас түвэл нөгөө тарих хил ам хоёр хосолж ижсэн ярина шүү дээ. Яг миний асуугаад байсан асуултанд маш гоё өнцгөр хариуллаа. Ер нь бол тий. Лекторууд бол хэцүү нөхцөл байдалд өөрийгөө авч гарч байгаагаар тэр олон жилийн туршлага, олон жилийн мэдлэг бас шаардж байгаа. Яг залуучууд ингэж байна л да. Айгүй бол инфлюенсертэй болчлоо. Тэгээ салбарт айгүй бол инфлюенсерүүд байна. Тэгээд инфлюенсерүүд маань ихвчлээ яагаад вэ гэхээр ингэж нэг богино рилүүд гаргадаг. Тэр нь бол уцтай хараад ярьж штэ. Уцсан дээр бол яриг хүн яаж сонирхолтой болгож бол хэдэн жуудаа татчих бол. Тэр дундаас хамгийн сайн ярьсныг яриагаа тастаж аваад тэрийг цацгал бүүн болж байгаа. Тэр инфлюенсерүүд тэр ер нь залуучууд яг ингээд задгаа цааланд ирээд одоо цэвэр ур чадвар шаардах зүйл болж штэ. Тэр танхимыг ойлгох, тэр мэдрэмжийг авах одоо тэн дээр ингээд фейлдэх те бүтлгүүтэх нөхцөл байдал нь хэрэггүй. Тийм штэ. Stage fright. Одоо ингээд тайснаас сайхайц байж болж олон гараас ирдэг. Хуцаараар ярихад тэр харцсангүй бас юу гэж сандрал бага болж шүү дээ. Тэр тэрнээс ахуулаад асуудал үүсэх баг. Тэгээ яг олон хүнтэй нөгөө сургалт ордог, олон юм ярьдаг хүмүүс ч өөрийн нөгөө одоо гандах техник өөрийн нэг юм өөртөө хөвшүүлсэн ур чадвар одоо эрдэм байгаа шүү дээ. Тэгээ сайхнаад байгаа, цэцгээд нэг байгаа гэж. Тэрийг ер нь бол тэр хүмүүс гаргаж чадах уу гэдэг. Тэнгэнтэй яаж ирцгээ нөгөө хэцүү сонсогчд байдаг ш тэ нөгөө өөстэй уурлаад байгаа бүхэндаад байгаа. Тэр хүмүүс зарим хүмүүс нэг хэлэхэд зүгээр дараг захирал хүний нөөцийнхөө мэрэгжил даалгавраар сургалтанд сууж байгаа өөр юм. Доргуу те доргуу сууд хүмүүс бас үнэн л те нөгөө бас зохион байгуулж байгаа талууд ч гэсэн ажилчдаа 17 цагаас 18 цагийн хооронд сургалтанд суулгаад байгаа ч бас өдрийн ачаалаа яа гэж давсан хүмүүс ч бас жоохон юм биш те. Тийм үед ч ингээл лекторууд яаж тэр нөхцөл байдлыг аргалах юм тэр тунганд тааруулах гэж бас ер нь бол багийн инфлюенсер. Гэтэ бид нар юмыг харахтаа хэдүүлээс нэг Facebook дээр постлдог гэсэн. Бид нар ингээд муухай зураг постлохгүй. Баяуулаад уйлж байгаа тухай биш инээжсэн тухайгаа илүү их бичдэг.
Уусаал хүмүүс тийм шүү дээ. Инфлюенсер ч юм гэсэн бүх юмад одоо жишээлбэл тодорхойлох хүчин зүйл тэр хүмүүс биш шүү гэдэг. Жохон хонсортойгоор харж хандахгүй бол нэг хэсэг ч нэг юм бүүн болоодсон юм сургуулаар яах юм. Яг сургууль хэрэггүй. Тэгээ бараг ингээд за магадгүй нэг эрхчлөөтэй амьдраад ингээд яд яваад байвал болно гэдэг ч юм уу. Эсвэл нэг юм сүүл бас нэг юм сонин код яг нэрийг хэлэхгүй болохоор гайвч шүү дээ. Хүн зоригтой байх хэрэгтэй гэдэг одоо би жишээлбэл заадаг. Хүн зоригтой халбгүй мэдээж албагүй л дээ. Энэ дээр ахаал нөгөө бидний нөгөө сэтгэлгээний туйлшрах үзэгдэл нэг коуч тэр нэг инфлюенсер эмэгтэй юм дээр ороод ирчих واخгүй. Тэрийг дагдаг хичнээн эмэгтэйчүүд байх үс. Амьдралын зорилгоо ингээд үл үнд чичихгүй амьдрал гэж бас төсөөлөд үзүүл бас сонирхолтой дараач ярина сэдв болно шүү дээ. Тэгэхээр хүмүүлгэн амьдрал зорилгогүй юм байдаг. Тэгэхээр тэр хിവэрээ ингээд бид нар газар хөвтөд байдаггүй л үст дараа нь өөр зорилготой болдог үст. Гэтэл тийм юм их хүртэл ингээд зорилгогүй бай. Эсвэл одоо чи манлайлах албагүй. Энэ хүн бол манлайлахаа мөн чанар ус ойлгоогүй л хүн байгаа байхгүй. Угаасаа юу гэдэг шаардлагатай үед битгий шаардлагатай зүйлсийн төлөө зөрөгтэй байгаараа энэ бол манлайлшуул гэж байгаа болохоос биш. Юм болгон дээр ороод ойлоод ах бол бас манлайлж бас биш ч тий. Яг тэгээгүй жижиглэн манай бүгд маань бас нөлөөлөл хийгээд л байгаа юм л да. Бид ганц л хүсэх юм байгаа юу эсвэл нэг хүнээр нэг хүний нийгмийг ч юм амьдралыг битгий төсөл тэр бол зүгээр тэр хүн өөрөө ч гэсэн бас насны үед хийсэн байна. Тэгээд тэр үдсэн амьдралынхаа нэг тодорхой нэг хэсгийг л ярьж үзээгүй байгаа амьдралд нь тэр хүний бодол өөрчлөгдөж болно шүү дээ тэр инфлюенсерийн. Тэр тэрийг бас сэтгүүлж явах бодож наадад цаавтаа болохгүй. Сайхан ахтай ингээд яриад байхад л би ч гэсэн ингээл бас дахин юмнуудыг ойлгоод л байна л та. Хараагүй үнцгээс ирдэг үнцг нь бол угаасаа бүх цаг үед таалагддаг байсан. Сайхан ахыг мэддэг цаг үеэс хойш нэг юмны ингээд нөгөө талаас нь ирдэг. Ихэнх хүмүүс сэтгэдэг зүйлийн нөгөө талаас нь харахын чадвар нь бол лектор болон сурагч багш нэлтгэгч хүмүүс байх хамгийн том ур чадвар гэж хараад байгаа. Энэ түрүүнд би танд ярьсан тэр яг уцсныга цаанаас инфлюенсер болоод байгаа өдөр тутмын амьдралын хэмээгээр инфлюенсер болоод байгаа хүмүүсийг яг олон нийтийг хамарсан лекцэн дээр нэг улан олоод харж байгаагүй. Зарим нэг бас нэг юм сурагч багш нар байна. Энд дээр бас би жоохон эмзэглээд байгаа. Ер нь бол жоохон дургу гэдэг л шууд илэрхийлдэг постн дээр шууд явуулчихдаг л да. Илтгэх урлагч юм уу? Тэмцээнд орж үзээгүй илтгэх урлаг ерөөсөө сурж байгаа хүмүүс гинт илтгэх урлаг заагаад ороод ирдэг. Амьдралаа ингээ мэтгэлж байгаа хүмүүс гинт мэтгэлцэх урлаг заагаад ороод ирдэг. Энэ тал дээр бол би өөрөө аливаа нэгэн зүйлийг өөрөө үзээгүй, туршаагүй, тэрний тунд ингээд дотор нь орж ингэж буцлаагүй байх юм бол тийм зүйл заахаас жоох ичдэг төрөл юм. Ер нь санаа зов. Өөрт байхгүй. Байгаа мэтээр ярих бол. Тийм. Чамаас бол гарахгүй чадахгүй. Тийм. Өөс ингээд миний амт ч ингээд ивлэхгүй байхгүй үг ивлэхгүй. Ийм төрлийн одоо ингээд багш нар олон гарч ирлээ. Аюу олон эсэлт авч байна. Аюу олон хүүхдүүдийг бэлдэж байна. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Энэ тал дээр одоо тэгэл мөнхийн тэмцэл шүү дээ. Яг тэгэхээр би 2012 онд би өөрөө оюутан байх. Одоо хэлцээний хуучин танхимын тэргүүн байсан ихч. Чиний сургуулийн тэмцээнд өгч шүү гэдэг. Би ч өөрөө оюутан штэгч зүгээрээ зүгээр. Сургуулийн авраг юм чинь. Би бол тэр өдрөөс эхлээл ер нь тэмцээн юуж эхэлсэн. Сургуулиудын аврагыг шүүгээл дараа нь төгсөнгүүтээ нийслэлийн авраг, төсөө аврагуудаа шүүгээл. Тэгээд энэ нэр нөгөө нэг харагддаг юм шүүд яг нэгэн тлийн сэдвэр орсных гарч ирээд ёс зүйн үйлдэлийг одоо юу гаргах. Манай хүүхдүүд хуучин нийгэм социализмын ингээд хуучны тийм юугаар харах юм бол одоо та нар одоос юу ч сураа болоогүй гэж яасан юм гэж болохгүй. Гол асуудал нь юу юм бэ гэвэл нөгөө багш нарын л асуудал. Нөгөө олон сургуулийн багш нар байгаа. Тэгээд үний хүнд мотивац өгөх хэрэгтэй, урам өгөх хэрэгтэй шүү дээ, тий. Гэтэ бас хэмжээ хязгаартай. Одоо чи миний шав бол ертөнцийн дарсаар ертөнц дэлхий бол чиний төлөөл нар мандас сар гардаг гэж зааж өгч болохгүй шүү дээ. Тэгээд тэр хилөөх бий зүгт. Эргээд нөгөө илтгэх урлаг заах, мэтгэлцэн заах гэсэн юм байдаг. Хүний тэр нөгөө хүний эгог нь хөдлөгдөг, амбиц гэдэг юм хөдлөгдөг, эсвэл эмзэглэг нь хөдлөгч тэр үнийг задалдаг л та яг хүн болгон өөрийнхөө аргатаж байна. Тэгээд
тэрийг жоохон буруу одоо манайх хэлдэг чинь буруу сүмлээд байна тий. Тэрэндээ баг шүү. Тэгээд мэтгэлцээнээр дамжуулж бол юу нь бол энэ бүлэгтэр 12-3 оноос хойш би бол яг үнэхээр заримдаа муу хэлбэлэгдэх бол байдаг гэсэн. Яг бол нэг эрт тэмцэн шүгүүд оюутан байж оюутнуудаа шүгүүд гэж оюутнууд мэдчих онцгой санагдав. Гэтэл ямар ч юм бүжиг зөвшөөрсөн гэдэг. Тэгээд тэлээч угаасаа тухайд хөөр шүүх гарч ирэхгүй гадаг. Хүмүүс ингээл аягүй сүртэй мэтгэлцээндээ хайртай гэл. Та тэмцэн шүгүүч хэрэг ирдэггүй байхгүй. Тэгээ нэг байгаа нөөцөө ашиглахын тулд ингээд нэг хэсэгтээ би бүр үнэхээр чи бид шүү дээ. Амралтын өдрч надад байдаг үнэхээр гомдтой. Тэгэл тэмцэн шүүхээс хараа. Тэгээ гол нь юу гэх юм шүүс би шүүсэн дэвш тэр. Тэр олон цаг болгонд бүр тэмцэн шүүгээд өнгөрөхгүй биш. Нөгөө энэ чи бас юмэг нөгөө саний хэлээд байгаа нөгөө талаас нь харж сураасаа. Дээр нөгөө ялагдлын мэдрэмжийг аваад. Уу ялагдсан ч гэсэн амьдрал бас дуусчдгүй шүү дээ. Нөхөрлөл гэдэг ч юм. Ингээд хүндлэл гэдэг чинь энийг ойлгох гэж л би тэр талбарыг одоо саяхны хүртэл тэмцэн шүүжээр ашигладаг гэсэн. Гол зорилго нь бол хүүхдүүд оролцогчтой үед бол гоё шүү дээ. Тэр чинь их шагналаа. Баярлалаа гэж дээ. Шүүгч бид нар чинь хөрөвдөлтэй. Хөвчлээ орой таарна тэгээ орой хоолны газар ачлахгүй мөсөн хоёрын уртлын шүлэндөрөө гөөмө олон мэтгэлцээний шүүгчнэр орж орой хоол идээд харж ирсэн. Тэгээ яг хөө тэгэл гол зүйл нь тэр хүн болгон ер нь бол авдаг цалингаас нэг өдрийн үнэлгээнээс хэд дахин бага үнэлгээд зүйлт үүсгэж авдаг. Тэр мөнгөөр яг үнэлгээд бич нөө хол гэртээ таксид сургууль руу ирнэ. Орой нэг шүн тэмцээн дуусна. Таксид бол тэгэл бараг тэр мөнгө дуусчих шин. Тийм л нөхцөл байдал. Гол зүйл тэгвэл юу хүсэж байгаа юм бэ? Яг би мэдээж өөрөө өдөр оюун санаа, мэдлэглэг байдал, оюун санаалыг юмыг сонсгож очдөг юм. Гэхдээ давхар тиймийг л ойлгох гэж явдаг. Тэгээд тэр нөө сургуульч нар олноор гарч ирээд байна. Энд дээр дахиад нэг ахиж анзаарсан зүйл юм. Тэгэхээр яг үндэсний хэв шинжтэй, Монгол гэсэн хэв шинжтэй одоо сургалт. За инженер хэлэх юм зөв сургалтын төв академи гэдэг чинь. Ер нь байх ёстой юм байна гэж бодсон. Яагаад вэ гэхээр Монголд ингээд олон улс би ч гэсэн бас нөгөө олон улсын тэр борлуулалт үйлчлэгийн хөтөлбөртөө ингээд багшлал явж юм л та. Тэгэхэд би 70 настай өнөр сургалт орчихсон. Чин эрхийн бичгийг авахын тулд энэний манай энэ олон улсын хөтөлбөрийн коуч болохын тулд чи ингээд. Тэгээд 70 настай өнөр хичээл заалгаад тэр бүр нэг өрөөнд байрлаад Шанхайд 7 онц. Тэгээд ингээд ахаад суралцаад байгаа юм чи. 70 настай. Тэгэхгүй тэр хүн ингээд натар чамданаа зөвлөгч би л орчих. I'm big boy өөрөө л. Тэгээ орой нөгөө ажил хөтөлбөр судалгаа дээр дуусгач орой бас багштайгаа пивми ууцсан вискинээс ууцсан. Тэр хүн хэтрүүлдэг. Тэрүүгээр нэг бол ахаад нэг яамаа гэж нөгөө шамдраа зоохол өөрийгөө ч ядраагаал гэхгүй. Гэх мэт ингээ хараад тэр хүнээс авах жишээлбэл олон жилийн туршлагатай тэр хүн өөрийнх юмнаас надад хангалт зөвхөн борлуулалт үйлчлэгээ биш. Энэ багш байхад бол коуч ямар энэ лектор байхад бол ямар ах хэрэгтэй гэдэг өөрөөрөө харуулад байна. Тэгээ манад энэ зүйл яг үндэсний хэмжээтэй дутагдаад байна яг. Гадных болохоор муу гэдэг юм биш. Гадны хөтөлбөрүүд бас байгаад байна шүү дээ. Би нэг үгээс ойлож бас амар нэг үг ярьсан да. Жишээлбэл танхим дотор суралцагчтайгаа одоо бидний хэлдэг нь 2 дугаар зүгээ. Хошигнол өнгөө ярих хэрэг зөвхөжтэй. Би ойлгохдоо бол тэр хүнийг ингээд хүмүүсийг бол нээлттэй байдлыг, хөгжилтэй байдлыг авчрах гэж байна. Хараалын үггээр хүмүүсийн хөгжилтэй байх болно шүү. Нөгөөдч болно шүү. Тэгээ тийм байгаад тах шүү. Би зүгээр харсан, сонссон одоо нэрийг хэлж болохгүй л байх л та нөгөө хүмүүс юм. Тэгэхээр гол зүйл нь юу гэхээр гол улсын чанартай хөтөлбөрийн багш нар байвал сайн шүү. Одоо Монголд хийдэг зөвхөн л идэв шүү дээ. Тэн дээр байгаа багш нарт бол би юу баг юм ярихгүй хаа гайвах гэж бодож байна. Гэтэл эсрэг талд нь чиний хэлээд байгаа олон мас биш. Тайз руу гарах юм сандраад байгаа 100 татчих гэдэг зөвлөгөөгч би сонсчихлээ. Би бүр гайхаа. Би яах юм бол энэ ч одоо насаараа тэгээд тэр хүн уудаг хүн болох юм уу? Сурагч гэсэн карьер нь одоо тий ямар ойшол өөр та нэг практикчнаа болоод хэрэгчин болсон юм гэдэг шиг. Иймэрхүү зөвлөгөө өгч байгаа хүртэл сонсогдож байна. Тэгээ энэ нь бол нөхцөлөд би бол бас яадаг. Олон л одоо чиглэлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Жохон имзэглэл надад бол яг үнэ таал. Тэгээд ахаал нөгөө хэнийг бид нар өмнөх вэ гэдэг л бас бодох хэрэгтэй болчихж байна.
Одоо жишээл би ингээд ийм багш нарын эсрэг одоо айхтар эсрэг гэж хэлэх юм шиг. Тэгвэл яах ёстой юм гэхээр би бас өөрийнхөө сургалтыг чанаржуулах ёстой. Зэгдэг санаа байна. Тэгээд одоо монголчууд бид нэг дутагдлаа. Одоо над дээр ч анзаарах. Дотроо бодчихдог. Ингэх ёсгүй дээр. Тэгэл дотроо бодвол юу? Үгүй шүү дээ. Харин ч зэрэгээр ингэж хэлж яриад хүмүүст ингэж сануулж явах ёстой. Үгүй ч бас мартаж байна. Хүн ойлгоогүй. Жишээлбэл одоо нэг бас тэр нэг хүн сургаж багш болъё гэдэг 20 хэдтэй залуу ингээд бас алдаа оноотой яваад тахт нь бид нар жишээлбэл тэр үнийг эрхийн ус бууж болж өстой бүтэхгүй гэж хэлж болох. Тэгвэл яах ёстой юм би сайхна гэдэг хүн ажиллаа л одоо чанаржуулах сайн болох. Бодлоо бас нэг жоохон хуваалцдаг. Тэгээд тоо одоо эхлээд урлагийнхан дээр харагдсан шүү дээ. Нөгөө нэг нэгээ шүүмжлэхгүй ч юм нэг нь ингээд нэг хэсэг нь буруу юм хийгээд хат тусна ингээд илүү хаан цөг штэ баг бүгд ах тус штэ ингээд нөгөө хэргийн дараад итгэж юм. Тэгээ бидний үед бол эсрэгээр л үн эрүүл байх учраас шүүмжлэхтэй шүүмжлэх ёстой болчихно одоо. Тий одоо бойкот гэдэг юм бас урлагийнхнаас тогноос хайлуулах хэрэгтэй. Яг зөв. Одоо энэ үгэлэхэд бас одоо ингээд коуч гэдэг нэр, хөвний хөгжлийн багш гэдэг нэр миний одоо ингээд найз таалагдсан нь бол бүтэхгүй хүмүүс шиг, гудлаа ярьдаг хүмүүс шиг ийм болсон биш ойлголттой болсон. Тэгээ энэ зүгээр массын нэг илэрлэн л тэгж боддог өчнөө олон байгаа. Нөгөө бас хөвний хөгжлийн багш нарыг бас гэж. Хамгийн гол юм яг одоо коуч нөгөө хөвний хөгжлийн багш, коуч, сурагч, багш, тренер гэдэг амар олон нэршлэр одоо өөртөө бас бодох хэрэгтэй. Чиний гаргаад байгаа алдаа. Би нэг ихлэ нөгөө мэтгэлцэн дээр харсан. Мэтгэлцээний шүүгч чи алдаа гаргаад байвал чи алдаа гаргаж болох. За алдаж болно. Санаатай үйлдэл хийж болохгүй. Зөвсгүй үйлдэл гаргаж. Гэх юм бол салбарынхаа нэр үндийг авч унаад тэр нөгөө цаахна гэдэг нэр баг болохгүй. Хүнэлтэд гэтээ хүмүүс харахтаа сайхнагаар нь харахгүй. Өвөө нь лектор л гэж. Өвөө лектор чи юм биш. Дээр нь зүгээр яг хүмүүс нөгөө тэгээд ийм хариуцлагатай учраас нөгөө коуч хүмүүс маань бас өөрсдөө бас бодох хэрэгтэй юм шиг байнамаа. Яг бид төрүүлсэн нөгөө лектор гэдэг энэ дутахад би жоох хичээд идэг байсан. Яг хариуцлагатай учраас тэрнээс нь өөртөө итгэлгүй дээ шүү. Бүгд хүмүүс гоё бицлэх гоё дуртайлах ш дотор бол тий. Тэрнийх маань бас яг зөв өнцгөөс нь хариулж байна. Ерөнхийдөө бол яг энэ салбарт өөрөө бас нэлээд чамдаг хүний хувьд бол зарим багш нар бол надад дургүй. Одоо яг энэ нөгөө хэлэхэд бол сайхан ингээд шулуун хилчдэг. Тэгээд хүмүүс ерөөс нөгөө шүүмж болон муулах гэдэг зүйлийг ялгааг ойлгохгүй юм л да. Ингээл хилжингүүд энэ нам муулж чинь дургүй байна гэдээ хүлээж авдаг. Надад дургүй юм байна. Тий, шүүмж гэдэг зүйл чинь сайжруулаасаа хэдүүлээ сайжрал гэж чинь ингэж утгаар л хэлээд байгаа шүү дээ. Тэгээд хувийн хөгжлийн тал дээр бол үнэхээр юм байна. За яг түрүүнээс хувийн хөгжлийн тал дээр байхын ийм ингээд зүйлсрөнгөд орчих гэхээр мэдээж хувийн хөгжлийг ярихын тулд маш олон хүмүүс одоо масс нь яг нийгэм дотор болж байгаа мэдээлэл тэр шүүмжтэй шалгууртай ханддаггүй гэдэг нь айгүй хэцүү. Хинхэн шууд ер нь ирж байгаа мэдээллүүдийг хүлээж авах боломжтой. Тийм учраас түрүүний бид хоёрын одоо хэлээд байгаа санаа бол ер нь бол цааштай худал хуурмаг мэдээллүүдийг аль эсвэл худлаа мэдээлэл өгöd байгаа багш нарыг одоо хориглохын тулд таны мэдлэг бол асар чухал шүү гэсэн юм санааг л яриад байгаа. Тэгээд энэ бол хувийн хөгжлийн бол бас хамгийн том төлөвлөсөн болж өгч байгаа гэж бодож байна. Сайхнахаас энэ одоо бараг төгсгөлийн асуулт асуух гэж байна. Хувийн хөгжсөн нийгэм гэж ямар? Би нэг бас гадны нэг багшаас жишээ олъё. Хөгжлийг ингээд юугаар орон байр машин техникээр нь хараадаг. Яг хүний хөгжсөн байдал юун дээр харагддаг гэсэн иргэдийнхэн дээр үйлдэл дээр харагддаг. Тэр хүн гэдэг шудраг хэлж байгаа. Манай улсын иргэд ч гэсэн яг хөгжөөгүй байна. Юм дээр нь үхэлдэж дайрдаг ч юм. Хөндлөл заахад энэ дэр боо юм болбол. Яг тэр юм бол тийм ч авчиж байгаа шүү. Миний бодлоор ядчил хуйлаад идэлдэг болохгүй юм хэмжээг баримталдаг. Аль бие нэг айтайхан аваа явуулдаг. Миний байгаа байдал бусдад их гай тарих. Хэрнээ би өөрөө бас нэг бусдаас нэг олон зүйл шаардаад хайгаа тусдахтаа нэг туслаач минь дүүгээ нэг татаач гэдэг юм. Тэг шаардлагагүй байвал тэр бол миний хөгжсөн нэг юм. Бусдад өөрийнхөө амьдрал өөрийнхөө
Одоо бид нар нэг 90 оноос шийдвэл нэг юм орсон шүү дээ. Одоо хүн өөрийнхөө төлөө л амьдрах. Сонгосон нийгэм тийм. Ингэхдээ бусдыг чирхгүй. Аль зэрлэг байгальд хэлбэлээ бас гэж лээ. Бол тэгж зүгээр юм. Хүнээс гоохгүй. Чонод дээр фаван дээр ч өөрөө хүчээж гэл байхгүй шүү. Яг л өөрийнхөө хүч чадлаар л амьдрах. Өөрийнхөө хүч чадлаар амьдрах гоё. Одоо ингээд залуу насныхаа бүр аагийн мэдэрч гоё байж чадчих ч юм уу тий. Гоё байх үед гоё ирч хүчтэй байгаа, унжаагаад байх үгүй. Ирч хүчтэй ажиллавал ажилласан ч байж амарвал амарсан шиг амарчдаг. Тэгэл яриад л зөндөл байна. Яг төгсгөл нь болохоор нэг ийм юм би төгсгий гэж бодож байна. Гурамсан сүлжээг одоо данзаар авч байгаа нэг ертөнцийн юмс үзэгдлийг 3-3-аар нь хэлхэж юм. Хэлсэн сургаал байгаа л та. Монголчууд бид нар хувийн үжил бас цэвэр нөгөө гаднаас орчихсон зүйл биш шүү гэдэг. Энд дээр яадаг нөгөө яруу тод сурвштан яриа дуу хөгжим 3 гэх. Яриа ягаад тэр эртний тэр цаг үед хүртэл монголчууд яриа тод цэвэр яруу байх хэрэгтэй. Нөгөө нэг үг нь ялахын тулд ялуу штэ би хэл сэтгэл 3. Одоогийн нөгөө хүмүүсийн заагаад байгаа харьцагнасаа гарц сэтгэл өөрийгөө яал сөртө мотивацийн үгнүүдийг зүгээр тийм монголчууд нэгэндээ заадаг л байсан баг. Тийм ээ. Тэгэхээр энэ бол их гаднаа гэхээс илүү Монголын маань өөрсдөө шүд сургаалууд хүртэл ажил. Хөгжил бол хүн болгон байж. Хөгжих хэрэгцээ шаардлага хүн болгон байж надад байгаа. Уусаа нэг том даваад авах дараа чинь даваа гараал иртэл шүү дээ. Юм үзэх, туршлагажих өөрийгөө бас дуртай сэтгэл зүгээ яллах, эсвэл доктортой байлгах ч юм. Энэ хэрэгцээ нь хүн болгонд их багаар янз бүрээр гарч ирж лээ. Тэгээд тийм тэр болгоно бол нөхөж яваасаа л ерөөлөөр дуусгая. Нас явсан ерөөлөөр болчиход шүү дээ. Тэгээд ер нь хүн болгол тийм байл. Тэгэл 100% гоё тогтцсон юм гэж тааж ах уу. Тэгэл дийлэх олонх нь бас өглөрч явуулахгүй шүү дээ. Яг зөв. Сайхнахтай баярлалаа. Ер нь бол энэ подкастыг сонсож байгаа хүмүүс бол өөрсдөө бас нэлээд тунгаах, чөөх, эргцүүлэл бол үлдэж байна. Тэгээд ер нь бол боломжлолт хардаг гэсэн сэтгэлгээгээс арай өөрөөр бодож сэтгэх бас ийм боломж бол энэ подкастаар нэгдсэн болов уу гэж бодож байна. Төгсгөлтнөөс нэг үгээр нэг ишлэлээр төгсөе гэж бодлоо. Мэдлэгт боломж олох юм бол асуудал шийдэл болдог гэж нэг үг бий. Тэгээд бид нэр аль болох энэ подкастнда салбарын мэдлэгийг өөртөө тээж яваа. Ийм залуучуудыг, ийм боловсон хүчнүүдийг нийгмийн бас төвч болж явж байгаа залуучуудыг оролцуулах ийм боломжтой байгаа. Тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээн авч авсан танд баярлалаа. За баярлалаа.